яг энэ хүүхэд насны дурсамж одоо нэг манай аав ярьдаг штэ. Шинэ жилхээр нэг мандрины өндөр санаанд ордог гэл бас арайч тийм дурсамж ярих болов хүүхэд насны хамгийн гоё дурсамж юу бодогддаг вэ? Манай бага ангид байхад багш нар маань 1-2 сарын өмнө им том цаасан дээр гацуур зураад 30 эдэн хүүхдүүдийг ингээ бүгдийг нь уралдуулцдаг гэсэн. Орчилсан багш нар онц дүнгээр чимээ. Тийм, тэгдэг гэсэн 5 шугаар уралддаг гэсэн. Тэгээ би яг дандаа тэр 3 хүүхдийн тоонд ордог. Тэгээ жил болгон яг шинэ жил төхөөд эхлэхээр багш яг тэрийг ингээд хадах мөчөд би дотроо энэ жил заавал бэлэг авандаа гэж боддог. Яг тэрийг зорддог гэсэн 12 сард. Тэгээл хамгийн гоё мөч нь нөгөө сургуулийнхаа шинэ жил дээр ангийнхаа нэрийг дуудвал өөрийнхөө нэрийг дуудаал гараа бэлэг авж байгаа тэр мөчл хамгийн гоё дурсамжтай юм шиг надад санагддаг шин. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөвтөнгөр радио шинэ оны тусгай дугааруудаа сонсогч та бүхэнд хүргэж байна. За Хөвтөнгөр радиогийн хөтлөгчид өмнө нь өөр өөрсдийн зочдыг урьж ярилцдаг байсан бол шинэ оныг угтаж Хөвтөнгөр радиод ажиллаж байгаа хөтлөгчид одоо жишээ нь Эма, Аги, Туул ямар хүн бэ гэдгийг сонсогч та бүхэн танилцуулж байна. Өнөөдрийн миний зочин бол Хөвтөнгөр радиогийн хөтлөгч Болдын Оюун Тамир. За өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Үзэгч сонсогчтой энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За Оюун Тамир бид бол Тамираа гэж дууддаг. Тэгээ сонсогчд маань ч гэсэн Тамираа гэж юу мэдж байгаа. 12 сар Тамирагийн хувьд хэвэр өвөрмөц сар вэ? Миний хувьд гэлтгүй ерөнхийдөө л одоо хүн болгоны хувьд ачаалттай сар гэдэг ах гэж бодож байна. Тайлан одоо санхүүгийн тайлан те оны эцсийн тайлангууд гээл бид нар чи ажил дээрээ завгүй байна. Тэрнээс гадна одоо телевиз, радиогийн салбарын уран бүтээлчд ялангуяа нэвтрүүлэг. За тэгээд урлагийнхан манаас тоглолт гээл ерөнхийдөө 12 сар бол бужигнсан сар байдаг бах. Айл өрх болгон гэлтгүй албан байгууллагуудын хувьд ч гэсэн тийм сар байдаг бах. Тэгээд өнөөдрийнхээ подкастт урьж оролцуулж байгаа Эмада маш их баярлалаа. Баярлалаа. Бид яг нэрээ бичээд суглаа сугалж байсан. Тэгэхээр Тамирагийн хувьд хин хинийхээ зочин болно гэдгийг мэдчихсэн шүү дээ. Тэгэхээр одоо би бол Тамирыг сугалцсан. Тэгсэн чинь хатнаа намайг сугалцсан. Тамира дотроо суглаа суглуулахгүйгээр хин нэгний зочин болоод эсвэл хин нэгнтэй ярилцсан гэж бодож исэн бол хэнийг суглах байсан бэ нэрээ? Би ер нь яг тэгж бодож байгаагүй. Хэрвээ яг сонг гэх байсан бол хатнаг сонгох байсан байна. Хатнаг өөрийнхөө зочноор өөрөх байсан байна те? Тий байж болно. Ааха. Ерөнхийдөө хатнаг жоохон нэлийн сайн ойлгоод мэдээд идэг гэж боддоо шүү дээ. Тэгээ бид нар бас тэгж боддог. Хатнаа Тамир хоёр ер нь хоорондоо таардаг, найзууд бас хилаамаа олцдог, арай өөр гэж боддог. Тамираа чинь ховдын охин. Нягтлан мэрэгжилтэй. Тэгсэн чинь одоо 2024 оны сүүлээр 25 он бүтэн Хөвтөнгөр радиод одоо Монголын радио, Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд энэ нэг том айлын гишүүн болоод ороод ирсэн штэ. Ер нь хэвлэл мэдээллийн газар тэр дундаа яг энэ Монголын томоохон энэ хэвлэл мэдээллийн байгууллагт орж ирсэн анхны сэтгэгдэл ер нь ямар байсан бэ? Миний хувьд бол би яг нөгөө мэрэгжлийн радио телевизийн хөтлөгч редактораар ихтэй сурвалж төгсөөгүй. Гэхдээ өмнө нь нөгөө ТV7 гэх мэтчлээ одоо телевизүүдэд ажиллаж исэн. За мөн тэгээд хөтлөгчийн курс бас төгсөж исэн. Тэгээд Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд ажилд орж ирэхэд бол эхлээд бол нэг нэлээд айдас бол байгаагүй. За тэгээд ажиллаад эхлээд яг анхныхаа нэвтрүүлэгт гарах болсон яг тэр үед л жоохон айдастай байсан. Тэгээд манай байгууллагын одоо хамт олонны маань хурал гэж зүйл болдог. Продюсерүүд маань ахлаад хурлаа хийдэг байгаа. Тэн дээр би ингээд яг сууж байхад маш их зүйлийг ойлгож ирсэн юм шиг санагдтыг. Яг эхлээд анх орж ирж байхад тийм өнгөцхөн байсан юм шиг санагддаг. Тэгээд яг тэр хурал дээр ингээ хүмүүсийн яриаг сонсоод байхад энэ байгууллагт чинь 20 гаруй жил ажилласан. Мэргэжлийн сургуулийн төгсөөд те 17 18 жил телевиз радиогийн салбарт ажилласан энэ мундаг хүмүүстэй би ч ингээ мөр зэрэгцээ явж байгаа юм байна гэдгийг яг тэр хурлын явцад нэг нөө таньж мэдэх явцтай ойлгож байгаа байхгүй. Яг тэрийгээ дагаад ч тэрөө хамт олон амар хүндэлдэг болсон. Энэ нэр хүндтэй байгууллагт ажиллаж байгаа энэ сайхан чадварлаг уран бүтээлчтэй хамт ажиллаж байгаа хүний хувьд бол нүрийг улаалахгүй адилхан хэмжээний бас дутхааргүй нэвтрүүлэг хийхинсэн гэсэн тийм бодол төрөөд нэлийн хичээдэг байсан. Тэгээд энэ албан байгууллагад орж ажиллаж байгаадаа маш их баярлдаг, мөн бахархдаг. Тэгээд энэ завшааныг ашиглаад
Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олонтой шинэ жилийн баярын мэндийг хүргье. Одоо бүгдээрээ яг завгүй ажиллацгааж байгаа. Ямар сэргэлийн юм бэ? Би түрүү хаднагийн зочноор орохдоо завшаана ашиглаж чадаагүй байж тээ. Тамира өмнө нь TV7 телевизэд ажиллаж исэн байна. Цаг хугацааны хувьд бол би хэр удаа ажилласныг мэдэхгүй байгаа. Гэхдээ ингээд дэлгэцээр гараад, дүрсээр гараад ярина гэдгийг ер нь мэдчихсэн байна. Харин Хөгтөнгөр радиод ороод ирэхээр манайх чаа 82.9 дээр зөвхөн радиогоор ярьдаг штеп. Яг ингээл телевизийн дүрсний урд суугаад ингээл ярихад хүн бие зэгслээл, мөрөө зэглээл ингээл нэг ингээд суудаг штеп нэг бие бэлдээл. Харин ингээд сууж яснаа радиогийн эфирт ороод эргэн тойронд чи ямар ч камер байхгүй. Зөвхөн чи хүн байхгүй. Ганцхан микрофонтойгоо ингээд яриад суухад телевизээр дүрстэй ярих, зөвхөн радиогоор ярих хоёрын хооронд ялгаа мэдрэгдсэн үү? Ялгаа нэлээ мэдрэгдсэн юм шиг санагдсан. Радио дээр бол илүү чөлөөтэй байдаг. Мэдээч хэрэг нөө царайз биеийн одоо байгаа байдал бүх юм гардггүй учраас тэгээд ерөөдөө яг ярьж байгаа зүйл за тэгээ хоолойны өнгө за тэгээд хоолойны жүжиглэлтэй тийм үү те яаж энэ тэгцийг одоо энэ үгийг ингэж хөрөх үү гэдэг юм уу тэрэн дээрээ илүү ажиллахад илүү тийм хөгжих боломж өгсөн юм шиг надад санагддаг радиод ажилласнаар тэгээд мөн бас чөлөөтэй ярьж сурсан гэх юм уу радиод ажиллаад дүрсэн дээр байснаасаа өөртөөгөө илүү өнүүрт болсон гэж ойлгож болох нь шүү дээ. Хинч хараагүй байж байна. Тийм болохоор өстө өөртөө ихтэй ярьж өгч байгаа. Оюун Тамираг манайхан дотроо ярихдаа хөдөлгөөнтэй эмхтэй гэж ярьдаг. Одоо өөрөө ч гэсэн сонсчихсан баг те. Өрөөнд ингээл бид нар чинь за дарагтайгаа нийлээд төсөөлөл оруулаа илүү. Ингээл сууж байгаа Тамираа ороод ирэхээр л өрөөгөр зөвхөр бөөн одоо ингээл сонсогчд бол мэдгүй байгаа шүү дээ. Үзэгчд маань мэдэхгүй бид хэд өөрсдийнхөө зочдыг уурал ингээл ярилцаа сууж идэг. Харин артал дөрөөнд яг ямар байдалтай байдгийг анзаардгүй. За тэгэхээр Тамираа ороод ирэхээр тэр өрөөч өстө бөөн дуу шуугаан. Тамираа ч ер нь 10 хүний дуутай. Бараг тэнцгээр ийм дуутай. Зөвхөн Хөгтөнгөр радиод ажиллахаас гадна өөр ажлууд, урлаг соёлын юм ажлууд амжуулаад явдаг гэд би ингээд сонсч байсан. Гэхдээ яг Тамираатай ингээд нүрт тулаад 10 минут те. За яг чи юм бэ? Би юм бэ? Чи яг өнөөдөр хийсэн бэ гэж бас ярьж байгаагүй юм байна. Тэгэхээр Тамираа өөр ямар ажлууд хийж юу амжуулдаг вэ? Хөгтөнгөр радиогийн хөдөлгөөнтэй Тамираа. За миний хувьд бол түрүүн хэлсэн. Миний мэрэгжлийн хүмүүс асуухаараа гайхаад идэх байхгүй. Харин нягтлан гэ би бас гайхчихтэй. Санхүүгийн чиглэлийн одоо нэгтлэн мэрэгжилтэй. Ер нь хүүхд тахаас бага ингээд 2 3 дугаар ангид тахтаа ер нь уран жиргэн мэргээд ордог. Манай дуу хөгжмийн багш нараа авч оруулцдаг. Айгуу жүжиглэлттэй уншдаг байхгүй шүлгийг. Тэрнээсээ болоод нөө хүүхд наснаас аим нүүрний мимик айгуу ингээд юм ярьж байхдаа сэтгэлийн хөдөлгөөнтөө нүүр ингээ янз бүр болгоод идэг би. Тийм рефлекстэй ирнэ. За тэгээд 10 жилдээ бол нийлээ нэг мэдвэхтэй хүүхд ийсэн. Тийм тэгж явж агаад оюутан багтай ер нь 1-р курсээсээ маркетингийн чиглэлээр Монголын маркетингийн холбооны одоо Монгол маркетер гэх төрийн бисаагаал анх байж исэн. Намайг 1-р курс тахт. Тэр үед яг маркетингийн 2 менежер яж хахад би нэг нь байгаа. Тэгээд Монголд болж байгаа маркетерууд зориулсан томоохон арга хэмжээнүүд, ингээл том үзэсгэлэн худалдаа, сургалтууд гэл ингээл маш олон зүйлийг зохион байгуулж тэндээс бас юм зохион байгуулах чадвар гэдэг зүйлийг анх олж мэдсэн гэх юм уу. За тэгээд нөгөө ажил хийх явцдаа төрөл бүрийн хүнтэй харилцдаг учраас харилцааны чадвар гэх юм уу хүнтэй яаж харьцах талаар яг тэр үед цаг үед оюутан багтаа суралцж байсан. За тэгээд 4 жилийн турш одоо сургуулийнхаа хажуугаар маркетингийн ажил хийгээ төгсгöd миний ажлын байр ерөнхийдөө бэлэн байсан гэх юм уу да. Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмждэг үгээд нийслэлийн төрийн байгууллагт маркетинг гадаад дотоод үзэсгэлэн худалдаа хариуцсан мэргэжилтнээр орж исэн. Тухайн үед яг миний өмнө ажиллаж исэн хүн тэтгэвртэй гараа явж исэн. Тэгээд тэн дээр нөгөө ажлын ярилцлага явагдаж гин гэд сонсоод нэг хүн надад санал тавиа. Тэгээ би очиод ярилцлаганд орсон чинь нэгтгэврээр хариуна гарна гэж гарсан. Тэгээд яг тухайн одоо ажлын байран дээр болохоор үзэсгэлэн худалдаа гэх зэрэг олон үйл ажиллагаанууд зохион байгуулдаг тийм ажил байж таарад. Тэгээ би яг 4 жил одоо төгсөөгүй ч гэсэн яг практик дээр хийцэн миний ажлууд байсан болохоор яг тэр талаараа өөртөө ихтэй ярьсан чинь. Тэгээ нэгд өдөр нь тэнцсэн шүү дээ. Тэгээд нийслэлийн жидүүд маркетингаар 8.7 одоо 8 жил 7 сар ажилласан байт. Би ерөнхийдөө 9 жил ажилласан гэж боддог өөрийгөө тийм болгох тийм. Тэгээд тэрнийхээ дараа гараад явж явах хугацаанд яг тэн дээр манай нөгөө нийслэлийн жидүү эрхлэгч нар маркетингийн зөвлөгөө авдаг гэсэн юм. Миний яг хийдэг ажлын чиг өргөнд юм байсан.
Тэгээ ажлаас гарсны юм дараа ч гэсэн залгаад ерөнхийдөө ингээд нэг маркетингийн зөвлөгөө авъя гэж ярих үед нь би ингээд ажлаасаа гарцаа гэж хэлсэн чинь хуваараа манай дээр ингээд ажиллах уу гэсэн саналууд ирээд яг тэр цаг мөчөөс би ер нь за миний хэрэгцээ маркетингийн салбарт байгаа мэн гэдгийг ойлгоод өөрөө бас нэг хөрхэн маркетингийн компани үүсгэн байгууллаа. Тэн дээрээ жижиг бизнес эрхэлдэг хүмүүст маркетингийн зөвлөгөө өгч юм уу, сошиал зөвлөгөөнүүд өгч ажилладаг гэсэн. За тэгж явж байгаад Ox Animation Studio гэдэг үү. Ерөнхийдөө бас нөгөө өмнө нь хүүхдээ хараад декреттэй суудаг байхдаа 2 хүүхдээ ээж. Тий 2 хүүхдээ ээж. Тэгээд яг хүүхдээ хараад декреттэй суудаг байхад телевизүүдээс айгүйх санал ирдэг гэсэн. Тий нэрийн дуртай яг. Гэхдээ яг ингээ өдрийн хөтөлбөрийн хөтлөгч хийх үү, манай дээр ингээ хөтлөгч хийх үү, чамд ингээд материал нагаа сургаад авъя гэдэг айгүйх санал ирдэг гэсэн. Тэгээ бага насны хүүхдтэй учраас бас нэг ажиллаж чадаагүй явж агаад ТV7 дээр санал ирээд тодруулга мэдэн дээр хөтлөгч хийх үү гэд. Тэгээ би тэн дээр яг тодруулга мэдэн дээр хөтлөгч хийх гэж очсон. Яг тэр цаг мөчид Ox Animation Studio яг хажууд нь офислж идэг гэсэн. Тэгээ тэн дээр намайг анхаарал ингээл 2 үг солилцчихсэн чи тэр студ продакшны захирал надад санал тавиад чи манай дээр зургийн дарах хийх үү гэд. Өө би энэ салбарыг чи өстө мэдгүй штэ ойлгохгүй гэдгсэн чи зүгээрээ чинийг удаа хийгээ үзчих. Тэрний дараа чи харин бодоод үзэрэй гэд. Тэгээ би ингээ гайхчихсан. За тэгье. Тэгээд хийж үзсэн. Тэгээ яг хийгээд үзсний дараа надаас нөгөө захирлж ирээд за ямар вэ гэсэн чинь амархан хэлээд үзтээ гэсэн чинь тийм ингээд. Тэгээд би яг хажуугаар нь цагийн ажил хийж эхэлсэн. Одоо ингээ анзаарч хахад Тамирыг бас яг л сонсогч гэсэн анзаарсан байх. Ингээ сууж байгаа ингээд нүдэн гэлзал ингээл одоо яах вэ гэл яг нэг тийм бодож байгаа юм шиг тэгэж санагддаг. Тэгээд энэ тэнд нэг хөөцөлдүүлэх ажил байвал те Тамирыг ингээд чиглүүлж байгаа л за ингээд ингэчээд иргээд явах юм шиг нэг бүтээч юм шиг санагдаад ажил хөөцөлдөөд хүнтэй нэг хил амаа олцчих юм шиг энэ нь гэхдээ ямар ч хүнийг те аашийн олоод нэг ингээд гараад ирэх болов гэж бас боддог. Тамираасаа ингэж ярьсан шүү дээ. Хүүхэд байхдаа олон нийтийн ажилд их оролцож байсан гэдгсэн. Нэрэл биднийг жоохон байхад сургуулийн шинжил их гоё болдог гэсэн хөдөө орон нутагт. Одооных шиг ийм одоо Улаанбаатар хотод байгаа шиг биш ч гэсэндээ сургуулийнхаа биеийн тамирын загалыг чимээл одоо харин харамсалтай сүүлийн үед ханиад агарын бохирдлоос болоод хүүхдүүдийн их дурсамжийг жоохон боогод байгаа юм шиг байна. Тэгэхээр яг энэ хүүхэд насны дурсамж одоо нэг манай аав ээж ярьдаг штэ. Шинэ жилхээр нэг мандарины үнээр санаанд ордог гэл бас арайч тийм дурсамж ярих болов хүүхэд насны хамгийн гоё дурсамж юу бодогддаг вэ? Манай бага ангид байхад багш нар маань 1-2 сарын өмнө ийм том цаасан дээр гацуур зураад 30 эдэн хүүхдүүдийг ингээ бүгдийг нь уралдуулцдаг гэсэн. Орчуулсан багш нар онц дүнгээр чимээ. Тийм тэгдэгсэн 5 шугаар уралддаг гэсэн. Тэгээд яг 1 сар илүү 2 сар уралдаад нэг ангиас 3 хүүхд бэлэг авдаг гэсэн байхгүй. Тэгээ би яг дандаа тэр 3 хүүхдийн тоонд ордог. Тэгээ жил болгон яг шинэ жил төхөөд эхлэхээр багш яг тэрийг ингээд хадах мөчөд би дотроо энэ жил заавал бэлэг авандаа гэж боддог. Яг тэрийг зорддог байсан 12 сард. Тэгэл хамгийн гоё мөч нь нөгөө сургуулийнхаа шинэ жил дээр ангийнхаа нэрийг дуудвал өөрийнхөө нэрийг дуудаал гараа бэлэг авж байгаа тэр мөчл хамгийн гоё дурсамжтай юм шиг надад санагддаг шин. Тамираа одоо сүлд модоо онц дүнгээр чимээ уралдаан сэтгэлд нь тод байна гэдэг чинь ангиасаа тэгээд 3 үг шалгарахад тэр дотор явж ин тэр нэлээд тэмцэлтэй шартай юу? Хэр шартай вэ? Тийм ер нь бол гайгүй нэлээд шартай. Гэхдээ ер нь багасаа л янз бүрийн зүйл явсаар байгаа тийм болсон. Манай бүр нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан намайг би сурагчтай өөрөө өдөрдох зөвлөлт бас өгдөг байсан. Тэгээд бас аймгийнхаа өөрөө өдөрдох зөвлөлт бас өгдөг байсан. Тэгээд нөгөө янз бүрийн арга хэмжээ болохоор юм укаск үг бариулаад тэрийг үүдэн зогсоод хүүхдүүдийг шалгадаг байсан юм. Костюм бижиг хүмүүсүүд 10 жилийн хүүхд ижиж. Тэгээд яг тэгж ихэлсээр байгаа жоохон тийм хийх нэг хэсэг байсан. Тэгэл ажил хийж явсараагаа л ерөнхийдөө жоохон нэлт болсон гэх юм уу. Би түрүү нөгөө нэг Ox Animation нөгөө Ox гэдэг студ продакшнд зургийн дарах хийжсэн гэсэн шүү дээ. Тэгээ Creative Arc гэдэг би ер нь 2 студийн дунд 2-3 студ дээр явж исэн. Тэгээ зургийн дарах хийж байгаа явцдаа би ч бас нөгөө сүүлдээ гүйцэтгэх продюсер болоод за тэгээд бас юу яадаг гэсэн нөгөө стилистүүдтэй хамтарч том стилистүүдтэй ингээд том байгууллагуудын зураг авалтан дээр стилистүүд цаанаас нь авдаг. Тэгээ хамтарч ажилласаар агаад ерөнхийдөө нөгөө стилистийн мэдрэмж суугаад тэг би ч бас стилист хийдэг. Тийм. Стилист бас хий чин. За тэгээд ерөнхийдөө гүйцэтгэх продюсер чинь зургийн даргаа чинь тэгээд тайцны зураг бас нэг гэрэлтүүлэх зураг мураг гэх тиймэрхүү юм дээр бас жоохон мэдрэмжтэй болцсон. Тийм. Тэгэл ер нь ерөнхийдөө
ер нь л яг энэ салбар руу дэлгэцийн салбар руу л ажилласаар байгаа л яг өөрөө дэлгэцийн салбар руу орж ирэл ажиллаа сууж байгаа юм байна. Бодоод исэн чинь маркетингийнхаа чиглэлээр болохоор ерөнхийдөө нөө зуны тоглолтуудыг зохион байгуулж исэн. Тийм тэгээд яг маркетинг бол одоо сүүлийн үед ер нь хөтлөлтийн тал дээр суралцаад энэ мундаг байгууллагт ажиллаж байгаа хүний хувьд заавал сурах ёстой зүйл ах гэж бодоод хичээж байгаа. За их олон ажлыг амжуулж байна. Үүний хажуугаар одоо нэг хувь хүний зохион байгуулалтын талаар ярихгүй бол бас болохгүй байх гэж бодож байна. Одоо нэг ажлаа өглөөнөөс нэг газар ороод 9 цагт хуруугаа уншуулаад нэг 18 цагт тардаг хүмүүсийн ажлын хуваар бол ингээд тис өөр байгаад байдаг шүү дээ. Уран бүтээлч хүмүүсийн ажлын хуваар өөр байдаг. Одоо жишээ нь би Монголын радиогоос ажил амьдралын гараагаа эхлүүлсэн учраас Монголын радио чинь минутаар биш секундээр цаг нь хэмжигддэг. Ерөөсөө цаг гэдэг бол миний хувьд ингээд ерөөсөө зөрчиж болохгүй дүрм гэд ингээд тархинд суудсан байдаг гэдэг шиг Тамирагийн хувьд тийм ээ цаг барилтан дээр хин нэгэнтэй ажил тохироход өөрөө ямар ханддаг вэ? Нөгөө талаас хүмүүсийн ингээд ажил яриад очиход хүмүүсийн хандлагын сайхан тал болоо сар тал нь юу байдаг вэ? Миний хувьд бол би хүнийг ер нь жоохон ярилцах явцдаа ойлгочтой гэж бодоод идэх байхгүй. Зарим хүмүүс цагаа барьдгүй хүмүүс угаасаа ингээд ярихаар мэдрэгддэг. За тэгээд тэр хүнтэй уулзах байгаа арга хэмжээ одоо 18 цагт гэх юм бол би угаасаа яг баримжаагаар энэ хоцроод ирэндээ гэж ботход ер нь хоцроод ирдэг. За яг хариуцлагатай хүмүүс бол угаасаа ойлгомжтой байдаг. Тэгээд за энэ хүнтэй уулзахтаа бол би өстой цагаа наана яадаг ч байсан баримталж ирэхгүй бол болохгүй юм байна, хоцорч болохгүй юм байна гэж бодоод бүр эрт гараа явдаг гэх юм уу, бараг 2 цагийн өмнө гараа явдаг. Тэгээ ямар ч байсан яг нэг уулзалтаас өмнө эрт ирдэг. Энэ олон жил ер нь ингээл янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах үед албан байгууллагуудын захирлууд руу ч юм уу те янз бүрийн одоо төвшний хүмүүстэй харьцах шаардлага гардаг. Тэр үед хүмүүс их олон янзын арт. Тийм. Юу ёстой үнэхээр үнэ шүү. Тийм. Тэгээд эрэгтэй хүнтэй өөр харьцсан, эмэгтэй хүнтэй жишээ нь өөр харьцсан. Хүүхдтэй өөр харьцсан, насанд нь тааруулаад харьцдаг даад. Одоо Хөгтөнгөр радио 2025 онд бүтээгч монголчууд, бүсгүйчүүд подкаста хийгээд явж байгаа. За 2026 оны бүх хөтлөгчдийн төлөвлөгөө ер нь гарсан байгаа. Тамирагийн одоо хийж байгаа подкастаас гадна за би нэг ийм юм хийчихинсан. Одоо радиогийн хувьд тийм ээ, подкастын хувьд нэг юм хиймээр л байна гэсэн мөрөөдлийн подкаст зочин ийм сэдв нь юу вэ? Би ерөнхийдөө жижиг дундын талаар бас энэ салбарт ажиллаж исэн хүний бас ойлгоод идэх юм шиг санагддээ энгийн хүмүүсийг бодвол тэгээд би анх бүтээгч бүсгүйчүүд гэж нэрлээд 1-2 дугаар явсан чинь эрэгтэй хуурахаар бүсгүйчүүд нэрлэж болохгүй байгаа шиг санагдаад тэгээд би нөгөө 3 дахь дугаараасаа бүтээгч Монгол гэж нэрлээд подкаста. Тэгээ ерөнхийдөө явж байгаа. Тэгээд өөрийнхөө хэмжээнд те Монгол улс орондоо янз бүрийн зүйлсийг одоо шинээр хийж бүтээж байгаа салбар бүрийн хүмүүсийг ингээ оролцуулъя гэж зорьсон. Яг миний одоо эрхжилдээ бодож байгаа бодол гэх юм бол одоо тухайн одоо алтан байгууллага гэдэг юм уу. Магадгүй одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа. Одоо жижиг гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс яг орчинд нь очиод бизнес нь яаж явдгийг үйлдвэр төр нь болж үйл яг тэр дуу чимээтэй тэр гоё орчинд нь очиод бүр ингээд дүрстэй камертайгаа очиод магадгүй ингээ яваад очиод орчноос нь гоё ингээ ярилцлага нэвтрүүлэг хийвэл гоё юм шиг санагдаа тэгээ мөрөөдөд байх шин. Хөгтөнгөр радио шинэ баг хамт олон бүрдээд эсвэл аруулаа болоод ингэж ажиллаж байгаа. За дотроо ажиллаж исэн хүмүүс бас байгаа. Гаднаас төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс одоо ингэ байж энэ жишээ нь Тамира нэгтлэн бодогч мэргэжилтэй үндсэн мэргэжил бол за тэгээд олон нийт маркетинг гэд хийж исэн байна. За манай ганцаа ах бол бас төсөөр мэргэжилтэй хүн байгаад байдаг штэ. За тэгэхээр өөр хамт олон бүрдээд ажиллаж байхад одоо зөвхөн Хөгтөнгөр радио шиг би зүгээр сонирхолтой санагдаад асууж байгаа. Энэ хүмүүсийн онцлогуд нь ямар санагддаг вэ? Мэдээж шинэ он гарах гэж байгаа юм чинь сайхан талаасаа. Манай хамт олонны хувьд бол насны хүмүүс байгаа юм шиг надад санагддаг. Оюука маань хүртэл ороод ирсэн тийм жинзигийн төлөөлөл тийм жоохон жинзигийн төлөөлөлтөд хүртэл бид нар ингээм хамтарч ажилладаг. За тэгээ насныхаа байдаг гэх түрүүн хийсэнчлэн тэгтээ ингээ бодоод тахт бүгд яг нэг чацуу нэг настай юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Ярьж байгаа байдал нь бид нар манай хамт олон маань нэг амар дэмждэг, бас хурцлдаг. Тэгээ заримдаа ингээ сэтгэлээр унсан үед ч юм уу эсвэл гадаад үзмжийн хувьд ч юм уу нэг аягүй гоё ингээ өргөдөг, дэмждэг. За тэгээд уран бүтээлч гэдэг утгаараа аягүй өөдрөг шинийг ингээ санаачилдаг. Тэн тийм юм болж гин, энэ тийм юм болж гин гэл сонсож ирсэн, мэдсэн, уншсан ном тэр бүхнээ ингээл хамт олондоо хэлдэг, ярьдаг, бид нар бөөнөрөө нийлддэг. Манай хамт олонны хувьд бол бас их эрч хүчтэй одоо хідэн ч настай хүн нь хідэн настаа ч мэддэгдэхгүй
мэдхгүй. Тэгж гоё нэг төвшөнд бүгдээрээ найзалж нөхөрлж нэгнийгээ гоё дэмжиж чаддаг тийм гоё хамт олон юм шиг санагддаг. Тэгээд энэ сайхан хамт олонтойгоо одоо хамтарч нэг одоо цул те нэг хүн болж ажиллаж байгаадаа маш их баярлалдаг, хамт олонтой хайртай шүү. Хөх тэнгэрийнхэн хайртай шүү. Тэгээд мөн энэ төслийг одоо анх санаачлсан гэх юм одоо бид нар ч анх энэ хөх тэнгэр одоо үүсгэн байгуулагдах жаах бид нар хизээ төвштэй болох юм болоо гэж бид нар өдөр болгон хүлээж ярьдаг байсан тий. Тэгээд манайхан ч өөрсдөө бүр 100 айл руу нөгөө 100 явна гэдэг шиг яваал би ч бас тэрэнд оролцоод 100 айлаас юмнуудын цуглуулж өгдөг. Тэгэл бямбаах тэгэл аги маги ятна бүгдээрээ ингээл хонж үнжин одоо битэрээ сууж байгаа энэ ширээг хүртэл ингээл өөрсдийнхөө гараар хийсэн. Тэгээд тэр арт харагдаж байгаа тэр жаз сувнэрийг хүртэл ганцаа охин маань ингээл сонин ажиллаж хийгээл 100 айлаас юм хар өнгийн хуулга авчирч хийгээл энэ бидний нэвтрүүлэг хийгээ сууж байгаа энэ студ бүхэн бид бүхний эдис сэтгэл зүрхээр бүтсэн тийм студ байдаг болохоор энэ дотор ингээ орж суугаад нэвтрүүлэг хийхээр өөрөөр амар бахархдаг бас гэртэй байгаа юм шиг тогтоо санагддаг. Сая Тамира хамт олонныхоо тухай ярьсан шүү дээ. Харин эсэргээрээ Тамираг хүмүүс янз янзаар л тодорхойлж ирсэн баг. Зарим нэг нүүр тулаал чи сайн талч нь юм, сөрөг талч нь юм гэд нүүр тулсан яриа сонсч ирсэн. Зарим нэг ингээл чихний хажуугаар явал өнгөрдөг шүү дээ. Намайг тэр тэгсэн гинэ, энэ ингэсэн гинэ, би юм байна гэд ярьдаг. Харин яг Тамира өөрийгөө хүмүүсийн яриг ерөөсөө оролцуулахгүйгээр би оюун Тамир гэж эмэгтэй 2 хүүхдийн ээж ерөөсөө яг л ийм хүн шүү гэд тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ? Тэ өөрийгөө магтаан цаашаа тий. Тэгтээ хүмүүс худлаа хэлхэн цаашаа ингэж тэр одоо худлаа хэлэн гэж байгаа хөө. Нөх өөрхөн тэгж өөрийгөө шийддэг үү гэдэг штэ. Тэр шиг яг хаа сөрөг зүйлс байгаа л хальта хүн болгон ч төгс биш юм чинь. Гэхдээ хүн өөрийнхөө одоо нэг сөрөг бодлыг бодоод авах юм бол тэрэндээ живэд идэг гэж олон одоо нэг хов хүний хөгжлийн номдэр идэг хэлсэн байдаг. Тэгээл яг тэрнийхээ дагуу хүн улам л дээшээ явах юмсан л гэж боддог штэ. Тэгэл санаагаа ч гэсэн дэмжиж миний хувьд болохоор би өөрийгөө бол эрт хүчтэй гэж боддог. Манай одоо намайг өсгсөн миний ээж, миний эмээ одоо намайг өсгсөн, одоо намайг төрүүлсэн миний ээж гэх юм одоо айгуу тийм дайчин тийм эрт хүчтэй эмэгтэйчүүд байдаг. Ямар ч зүйл тохиолдсон одоо тухайн моментт нь одоо нэг уйлал өнгөрдөг бол маргааш нүрээ огаал энийгээ босох тийм эрт хүч надад байдаг гэж боддог. Тийм. Өөрийгөө ер нь эрт хүчтэй эмэгтэй л гэж боддог тоо. Метршгүй Жулия шүү. За эерэг төсөөлдөг юм уу? Ер нь нөгөө нэг хүмүүс одоо нэг тэр юм байна гэд нэг сөргөөр боддог бол би яах вэ хүн болгонд байдаг л зөвштэй гэд би ч бас өөрийгөө нөө төгс гэж боддог болохоор эмийг ер нь байгаагаар нь хүлээж авдаг айл болох эргээр нь хүлээж авахыг боддог. Тийм. Тэгээ сөрөг юм ер нь баг харахыг хүсдэг. Нөгөө эмэгтэй хүн би ер нь уушж ирсэн нүднийхээ одоо галыг унтраахгүй тэгээ нүдээ их хайрлах хэрэгтэй гэж ер нь бүх хүн ер нь тэгж зөвлөдөм байлээ. Ерөөдөө сөрөг юм харахгүй, муухай юм харахгүй, аль олох юм эрэг сайн сайхан юм хараад ах юм бол нүд улам ингэ ялцаад байдаг гэдэг шиг би аим шиг кино ч гэсэн их үздэг ш. Сөрөг юм ч гэсэн ер нь харж чаддаг юм уу. Тийм болохоор л ер нь жоохон сэтгэлээрээ одоохондоо гоё юм ирч хүчтэй байгаад идэг бах. Магадгүй тийм зүйл хараад эхлэх юм бол бас амьдралынхаа сэтгэл унтардаг ч юм уу. Галны нүдний цогоос буурдаг гэж магадгүй юм тий. Тэгж боддог шүү. За баярлалаа. Тамираг би яг л нэг юм хөдөлгөөнтэй гэлдсэн нэг иймэрхүү яриа ярих болов гэж бодсон. Яг л бодсон шиг болж байна. Тэгээд өнөөдрийн Хөх тэнгэр радио хөтлөгч хоорондоо зочин болоод хөтлөгч болоод ингээд ярилцж байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр Тамираа гэж нэмэгтэй тийм ээ. Одоо бусад сонсогчдын хувьд бол Хөх тэнгэр радиогийн хөтлөгч юм байж. Гэтэл яг ямар хүн юм бэ? Юу бодож сандгийн бол гэж зочинтойгоо ярьж байгаа л өөрийгөө яриад авахгүй шүү дээ. Тэгээд нэг өөрөө хин юм бэ гэдгийг нэг юм одоо бусдаас арай өөрөөр ярилцахыг хичээсэн. Тэгээд бидэнд оногдсон цаг хугацаа энд хүрээд өндөрлөж байна. Хөх тэнгэр радиогийнхандаа эсвэл яг одоо Хөх тэнгэр радиогийн сонсогч үзэгчдэд шинэ оны мэдчилгээ дамжуулаад өнөөдрийнхаа багахан ярилцлагыг жаргая. За тэгээ юм одоо баярлалаа. За тэгээд манай Хөх тэнгэр радиог үздэг, сонсдог нийт одоо радио сонсогч үзэгч та бүхэндээ шинэ оны минь төргий. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон. За тэр дундаа Хөх тэнгэр радиогийнхаа хамт олондоо шинэ оны минь төргий. Бүгдэнд нь хайртай шүү. Ирж буй ондоо эрүүл энх аз жаргалаар дүүрэн байх болтугай гэж ирвэ. Хөх тэнгэр радиогийн хөтлөгчд би бинээ зочноор ураад хөтлөгч нь зочиндоо бэлэг бэлдэж байгаа юм. Тэгэхээр би Тамираад
гарын бэлэг өгж байгаа. Шинэ ном болж байгаа учраас уудтай бэлэг. Энэ уудтай бэлэг ерөөсө том болсон ч гэсэн модноос гардаггүй юм байна. За хоёлаа ингэж. Ямар гоё. За сайхан баярлаарай. За баярлалаа. За хатнагийн өгсөн бэлэг бас чи бит хоёрын дундын бэлэг шүү. Аха. За ойлгосон уу гэж. Ойлгосон. Сонсогчдоо дараагийн шинэ дугаараар эргээд уулзлаа. Баяртай. Баяртай.